Монголын хүн амын нийт нас оролтын тэргүүлэх шалтгаан элэгний өвчлөл болж байна. Монгол Улсын засгийн газар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2014 онд хийсэн судалгаагаар элэгний B, C вирусын 400 мянган архаг халдвартай хүн байна гэсэн дүн гарчээ. Энэ нь Монголын хүн амын 8 хүн дутмын нэг нь элэгний эмэгтэй байна гэсэн үг. Энэ онд засгийн газраас элэг бүтэн Монгол хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхэлжээ. Үүнд улсын төсөв эрүүл мэндийн даатгалын сангаас нийтдээ 226 тэрбум төгрөг зарцуулагдахаар төсөөлсөн байна. Хөтөлбөр 2020 он хүртэл үргэлжлэнэ. Энэ хөтөлбөрийн талаар эргэж ямар мэдээлэл таагаад хүлээн авна. Би сая нэг юугаа өгсөн. За шинжилгээгээ. Өгсөн тэр зүгээр гарсан. Сонсоогүй юм байна. За 5 төрлийн юм орж ирсэн гэж яриад байгаа шүү дээ. Тэрний нэг л баг тав. Мэдэхгүй байна. Соргол сонссон. Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор Харваны эмийн лицензт хувилбарыг хөнгөлөлтөө үнээр худалдаалж эхэлжээ. Тодорхойлбол Омбол компаниас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 3 эмийг 2 эмийн үнээр худалдан авах боломжийг иргэдэд олгож байна. Гарсан элэг бүтэн Монгол гэдэг хөтөлбөрийн хүрээнд манай одоо Омбол компани бол нийгмийнхаа хариуцлагыг хүлээж одоо энэ элэгний C вирусын энэ Хепсинат LP гэдэг эмийг 2 дээр нэмэх нь 1 гэсэн одоо ийм хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Бүх бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ эмчийн завраар хэрэглэх ёстойг мэргэжилтнүүд онцгойлон анхааруулж мөн бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ өлөө илгэн дээр уух болон өөх тостой хоол идэх, архи согтууруулах болон хийжүүлсэн ус ундаа хэрэглэх, ургамлын гаралтай бусад эм бүтээгдэхүүнтэй зэрэгцүүлэн хэрэглэхийг хориглодог байна. Хэрв бүтээгдэхүүнийг хэрэглэх үед ядрах, сулдах, дотор эвгүй аргих, хууч хөвчин сэдрэх зэрэг гаж нөлөө илэрвэл нэн даруй эмчит хандахыг зөвлөж байна.